Эрүүл Монгол иргэн хөтлөөр Америк нэгдсэн улсын NSP корпорацийн Монгол дахь салбар үзүүлж байна. Кандида Мөгөнцөр. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин мөн үү? Нэгэнт Мөгөнцөргүй болсон бол дахидгүй. Мөгөнцөрийн эсрэг гол эмчилгээ болох байгалийн гаралтай Каприлийн хүчил. Сайн байцгаана ирэх юм үзэгчтэй. Та бүхэн зөмөлгөн талаан 6 нэвтрүүлгийг өргөжлөлөн хүлээн авч үзэж байна. Өмнөх 7 хоногт манай нэвтрүүлгийг оролцогч Гоод гэрэл орхиж явснаар бидэнтэй хамт 10 зөмөлгтөн үлдээд байна. Энэ 7 хоногт даалраа мууг үзтгсэн нэг оролцогч мөн адил биднийг орхиж явах болно. Ингээд энэ 7 хоногийн даалгавартайгаа танилццгаая. Нэг жилийн өмнө болсон нэг залуухан хүүгийн үхэл. Дөрөвний оролцоотой 20 настай явах болсон байх шиг байна. Дууралт мэдвч. Үхэлд гадны нөлөөтэй юу? Энергийг чухам хэн үйлдсэн байна? Олон жилийн өмнө болсон томоохон усын талаар зөмбөлөгтнүүд юу мэдрэх бол? Уул мууланд л болсон юм баг шиг байна. Өвөл тэгсэн мөртлөө их галтай. Гамшигаас хамгаалах ерөнхий газрын Энэ бүхнийг энэ 7 хоногийн зөмбөлгийн тулаан нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Манай нэвтрүүлгийн шинэ цуврал эхэлснээс хойш нэвтрүүлгийн нэр дээр маш олон гэмт хэрэгүүдийн санал хүрэлцээрээд байгаа. Бид тусалцаа хүссэн хүн болгонд боломжтой бүхий дараагаараа туслахад ямагт бэлэн байдаг үлээ. Ингээд энэ удаа бид өхөн нэгэн гэмт хэрэг дээр ажиллахаар Сэлэнг аймгийн Шаамар сумыг зорьсон юм. Сэлэнг аймгийн Шаамар сум үржишимтэй энэ хүн нутгийн иргэд хүнсний нөгөө зөгийн балаараа алдартай. Жижиг сум учраас сумын иргэд бие биенийгээ сайн танилцгаана. Жилийн өмнө энэ сумд нэгэн зургуу явуулжээ. 2012 оны 8 дугаар сарын 29-ний орой төвшин төрхүү өвөөгөө галт тэрэгэн цуулгахаар гараад тэр шөндөө гэртээ ирсэнгүй. Харин маргааш өдөр нь түүний нас болсон тухай мэдээг цагдаагийн ажилтнууд төвшин төрийн ээж инх туяад дуулгажээ. 12 цаг өнгөрч хад манай өдөн дээр цагдаа буугаал би хурцчоод асуусан. Хүрээл атсан чинь танад 18-аас 20 насны хүүхэд байдгүй гэж асуусан. Тийм ээ байдаг гэсэн. Одоо гэртээ байна уу гэсэн. Байхгүй байна. Харин өчигдөр орой өвөөгөө богоон цуулгахаа гарсан байдгүй. Бэрэгч нь явсан. Бэрэгчтэйгээ цуг хот руу суудсан байх гэж бодож байна гэсэн чинь. Та сэтгэлээ өрөөрэй. Энэ хүүхэд танаа хүүхэд мөн үү гэд төмөр замын эрээс төмөртэй зэрэгцүүлээд тавьсан. Хүүгийн минь насварсан байдалтай зургийг авчирч надад үзүүлсэн. Хүүгийн цогцсыг Шаамар сумын дундуур дайран өнгөрөх төмөр замын рейс төмөрний дэрэгдээс олжээ. Тухайн шөнө төвшин төр ангийн найз ээтэй хамт явж байгаад шөнийн тэг 2 цагийн үед 5 залуутай таарчээ. Тэр 5 залуугийн нэг нь талигаач төвшин төрийн хажуу гашааны хүүхэд бөгөөд бүлэг хүчингийн хэрэгээр шоронд хоригдож байсан ялтан бээгч байлаа. Тэр өдрөө хорих ангиасаа ямар ч зөвшөөрлгүй гарч явж байсан бөгөөд хэсэг нөхдийн хамт шөнийн тэг 2 цагт дэлгүүрийн үүдэнд архитаж байжээ. Энэ үед дэлгүүрийн ойролцоо гүүрний дэргэд талигаач төвшин төрөө найзтайгаа зогсож байхад машины гэрэл тэр хоёр дээр тусчээ. Тэгэл тэдүүс ягаал тэг хоригдлол бол их цогсон эхлээд их цогсон. Тэгтэн найз нь өмөрөд чи миний найз яаж нэг өмөрөл тэгэнгүүт нь хоригдлолтой явсан хоёр залуу нөгөө найз лун дайраад тэрэлтэй зодтолдоод хамрын цөм цогсон байгаа найзын. Үүнийг хамт явсан найз ээгэлждэх бөгөөд
зодон болсныг харсан гэрчүүд ч байдаг байна. Зодооны үеэр хоригдол бай талигаач төвшин төрийн толгой тус газар 2 удаа модоор цогчээ. Шүүх хэмлэгийн дүгнэлтээс талигаач төвшин төрийн толгой даг цэсэгт хүнд мохоо зүйлийн үйлчиллээр бэлтгэл авсан ба 2 дахь удаагийн цохилтоор үүссэн шарх нь түүнийг нас орсны дараа цохигдсон байна гэжээ. Тэгээ нас орсон хойно авсан байж болох гэмтэл гэдгийг бол тэгж тогтоосон. Сэжигтнүүдийн өгсөн мэдүүлэгт бид төвшин төрийг хэд зогсон. Тэгтэл тэр унаад өгсөн. Тэгээд дараа нь босоод төмөр зам руу гүгээд алга болсон. Яасныг бид мэдэхгүй гэжээ. Сэргийг шалгасан Сэлэнг аймгийн Мөрдөн байцаах хилцээний байцаагч гээ хэргийг галт тэргэнд мөргүүлж нас орсон. Амиа хорсон хэрэг гэж дүгнжээ. Богооны осол гэдгийг биш гэдгийг байна шүү дээ. Нэгдүгээр улсын прокуророос зөөврийн хүн амны хэрэг гэдэг албан ёсны бичиг ирсэн. Хоёрдугаар төмөр замын байгууллагаас Сэлэнг аймгийн мөрдөж байгаа цагдаагийн газар нь манай богоонд ямар ч хамаагүй. Манай тэр цаг үе мөчид тичнээн тооны жинтэй тийм богоон, тийм жолоочтой тэдэн удаа тийм цаг минутаар явж өнгөрсөн. Манай богоон дайрагдсан хүн бол тийм байх нөхцөлгүй гэж тийм бичиг ирсэн. 3 дугаар, 4 дугаарт нь болохоор манай талигачдын хувцсыг үзгээд ардлын одоо ийм цамцсан битүү цус. Гүүрчгэн бит савхан гүүрчгэн нэвт цус болсон. Одоо энэ хэвтчээс энэ хамгийн сүүлд нь байсан энэ газар нь бол биднээс яг 30-ны өдөр ирэхэд тусалт цус энд байгаагүй. Энэгээр тэр хувцс нэвтсэн цус бол энэ дээр гарнаа да. 2 богоо хоёулаа ингээд Улаанбаатар Сэлэнг зөвлөө явж байгаа. Тэгэд манай талигачийн толгойн ийшээ хараад би ингээд толгойн ийшээ хараад ингээд хэвтэж байгаа байхгүй. Тэгэхээр 2 богоонд за нэгэнд нь дайрагдлаа мөргүүлээ гэхэд ийшээ харах юм уу энэ хаваар чинь цус нэж болоод одоо ерөөсөө хин ч харсан амар юм байх хэрэгтэй байхгүй. Гэмээр ийшээ өнгөрөх хэрэгтэй. Заавал ийшээгээ зохиогдох хэрэгтэй. Өнгөр сүулдэд тавихад урагшаагаа шургачд явждаг. Богоон түн хөргүүлсэн байхад ийшээгээ заавал өнгөрнө. Энд дээр ингээд нам зүгээр нэг тогтоо юм дээрээс юм ойчж байгаа юм шиг сул шонч ойчдод ойдог. Заавал байр өөрчлөлт явуулдаг. Тэрнтэй адилхан. Олон удаагийн санд гомдлын дагуу явсны эцэст энэхүү хэрэг төмөр замын осол биш, харин зөөврөлсөн хүн амны хэрэг гэж гарчээ. Гэвч одоо хүртэл хүүг алсан гэмт хэрэгтэн олдсонгүй. Миний хүү эхтэй хүүхэд ихэд их өрөвчгөн. Гэрээс гардгуу томоотой сайн хүү байсан юм аа миний хүү. Цэргээс дөнгөж халагдаж ирээд 3 сар болчихсон. Цэргийнхээ албыг хааж ирчгээд ногоо тарьдаг айлтаа манах. Тэгэл ажил амьдрал бүхэл юмаа ингэж өөрчлөн тэгж өөрчлөн гэд дүүрэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Ярьж хэлж байгаа бүх юм нь Хүнд талигачийн ар гэрийн ихээхэн гомдолтой байгаа бөгөөд аргаа аварсан тэр цагта прокурорын байгууллагын өмнө хүчим өгсдөж зүн бэлгийн тулаан нэвтрүүлэгт хандсан юм аа. Иймэрхүү үзмэрч янз бүрийн авьяастай хүмүүс хардгийн байлээ, мэддгийн байлээ гэж би итгэдэг. Тийм учраас би тухайн үед юу болсон? Миний хүү яг хаана амьсгал тасарсан? Тэрийг олъё. Яг тухайн үед юу болсон гэдэг юмыг хэдийгээр бид нар багцаалаад байгаа боловч энэ хүмүүсийн дундаас хэрэг илэрхэд ойр дөхөн дүүт болох юм гарч ирнэ гэж итгэж байгаа болохоор би нэвтрүүлэгт хандсан. Эдгээр залуучуудаас илүүтэй би эцэг ихтэн л жаахан гомддог. Яагаад гэвэл эдний эцэг их надаас дандаа насаар ахмад хүмүүс байгаа. Тэгэхэд миний хүүг өнгөрөөд ажил явдал болж байхад хинэн ч ирээд асууж чаагүй. Ядаж миний хүүг биш юм ахад өөрсдийнхөө хүүхдийг хуулиар хамгаалах үүднээс адилхан их хүнээс хүсэл сэтгэлээр над дээр бол ирээд уулзч болох л байсан. Бүгд нуугддаг, зүхтдаг. Харин гадуур бол миний хүүгийн тухай, яаж нас орсон тухай элдвээ хавж ярьдаг юм билээ. Би хүүтэй хандаж мөн хөх тэнгэр алтан нар хоёр байнга байдаг юм а. Тийм учраас миний хүү 20 жил амьдрахтаа ээжтэй гэрэл гэгээ сайн сайхан бүхнийг үлдээсэн. Ямар ч гэсэн хүүгээ ээж нь болоод үргэлж сайн сайхнаар нь дурсаж явдаг юм а л гэж хэлнэ. Жаахан миний хүү болгоомжгүй л юм төрчихсөн гэж боддог. Дэндүү харамсалтай байдаг хүүгээ ингээ явцсанд нь. Өвдсөн бол яах вэ? Осолдсон бол яах вэ гэхэд хүний гарт өөрөө томоотой өрөвчгөө хүүхэдэж хүний гарт өртөөд ийм болчихно гэдэгт би нэг өдөр ч итгэж чадахгүй юм шиг санагддаг байхгүй юу? Үннийг хэлэхэд тэр нь л дэндүү харамсалтай. Зүүн бэлэгтнүүд энэхүү хэргийг хэрхэн тайлж хэлэх бол
Зүүнбэлэгтнүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумд уссан хэрэг дээр ажиллахаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэд Шаамар сумд байх Талигач хүүгийн гэрт хүрэлцэн ирж мэдээллүүдийг өгөх болно. Эхний ээлжин Талигач хүүгийн зургийн тухай шөнө хонт байсан залуучуудын зурагтай холж тавих болно. Зүүнбэлэгтнүүд эхний ээлжинд хүүгийн зургийг зөв болох ёстой. Эхний мэдээлэл хөрөлцөгч Мөндө. Тэрээр эхний ээлжинд өмнө тавьсан 7 зургнаас хүүгийн зургийг олох ёстой. Оролцогч Мөндө хүүгийн зургийг шууд зөв мэдэрч чадсан юм. Харин одоо хэргийн талаар ямар мэдээлэл өгөх бол хил хүчтэй дууралт мэддэг чинь бат мэдэрсэн их чанга чимээ сонсогдож байгаа. Толгоонд их гэмтэлтэй гэх юм. Дөрвөн хүн бол бодол харагдаад байгаа. Энэ хоёр явсан байж магадгүй юм шиг байна. Энэ мэдчих болоо. Энэ уурс хэмнэр мэддэг. Дөрвөл тавуулаад явсан болоо. Тань л өөрт ч юм бол шийдэлж байгаа нэг дөрвөн хүн гэж байна. Таны бодолд бол тийм л дөрвөн хүн гэж бодоод байгаа. Энэ хоёр хүнтэй холбоотой байж болцгүй юм даа гэж. Энэ ч гэсэн хамт явсан байж болцгүй юм аа. Энэс их хүүтийн нэрийг мэдрэгч байна. Айгүй хүүтэн. Хэцүү юм байна гэж. Мөрсөн 7 сарын дараа л энд нэг харв ирнэ. Мөндө Талигач толгоонд гэмтэл авсан суулж нас урсан гэж зөв мэдэрсэн ч өөр нэмэлт мэдээллийг өгч чадсан бай. Гэмтсэн байдлыг бол их ойролцоо хэлсэн. Их чанга дуу чимээ гарч толгой тархинтай гэмтэл авсан байна. Чээж толгойдоо юм уу тийм гэмтэл авсан байна гэдгийг их ойрхон хэлсэн. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Дараагийн оролцогч Ган Чимэг мэдээлэл өгөхөөр ирээд байна. Түүний заасан зураг бол тухайн шөнө Талигачтай хамт явсан найз Эгийн зураг байлаа. Энэ хоёр хүүхэд ямар холбоотой юм бэ? Нэг ангийн хоёр хүү. Тухайн шөнө цуг явжсан хоёр хүүхэд. Энэ хоёр ч байнга цуг харагдаад байгаа юм. Энэ хүүхэд хамгийн ойр харагдаад байна. Тэгээд энэ хүүхдээс болохоор тийм гимшсэн, харамссан тий ямар нэгэн юмыг юу болоод өнгөрч яач вэ гэсэн тийм айдас. Энэ хүүхдээс маш их мэдрэгдээд байна. Энэ хүүхдтэй бүр нэг ялангуяа энэ хүүхдэл хамгийн их холбоотой гэж харагдаад байна. Тэрээр энэ зургнаас их айдас, гимшил мэдрэгдэж байна гэж үзсэн. Найзын тухайн шөнө хамт явсан бөгөөд өөрөө ч бас зодуулж гимтэл авсан байдаг. Хамрын цөм зогсон байгаа найзынхан. Тэгэд энэ хоёр тэр үед хоёулахна байгаагүй. Энэ хүүхдийн тэрнтэй нэлдэг тэрний нэг ах гэдэг нэг тийм нэг найзалдаг ах гэдэг хүн байна. Эхлээд уулзж байгаа салсан. Дахиад эргэж уулзсан. Тухайн өдөр Талигач төвшөнтөр ялтан бэтэ өдрөн таарч архины мөнгө өгсөн байдаг. Энэ хүүхдээс л бүх юм гарна. Энэ л мэдчихэж байгаа бүгдийг. Энтэйгээс холбоотой энэ дэвэргэж хөөргөж жингсний улмаас ерөнхийд юм ихэлсэн. Тэр найз нь өөрийг нь өмөрөхжсэн ч тийм үү тэр бүгдийг хамгаалах гэсэн тэр сэтгэлээрээ болж энэ байдалд өртсөн шүү гэдгийг энэ мэдж байгаа буруугаа мэдж байгаа учраас ам дуургаж чадахгүй юм бүх юмыг эсрэгүүд нууч нуугаад. Чи миний найз яаж нэг өмөрөл тэгэнгүүт нь хоригдолтой явсан хоёр залуунд нөгөө найзлуун дайраад тэлэлтэй зодолтоод хамрын цөм зогсон байгаа найзынхан. Энтэй гуйж бити харц. Ээж нь ингэж хүн ерөнхийд нь бүх юмыг мэдж байгаа. Энэ хүүхдэд эмэгтэй дүү бий юу? Эмэгтэй дүү. Тэр эмэгтэй дүүд амар хайртай. Талигач нэг охин дүүтэй. Өнөөрөөс нь жоохон дүү юм байна тийм ээ. Нилээн жоохон насны зөрөөтэй. Тэгээ спорт дуртай. Тэгээ нэг хоёр нөгөө дугуйтай дээ штэ. Дөрөв дугуйт машин гэхээс илүү хоёр дугуйт илүү сонирхолтой хөлтэй. Тэрийг л аавна гэжсэн. Тэрэндээ их сонирхолтой хөлт байсан. 3 сар болоод. Тийм. Төвшөнтөр мотоцикл унах их дуртай байсан. Энэ хүүхдээс бүх хүчээр олдно. Яагаад энэ хүүхд хэлэхгүй байгаа вэ гэхлээр өөрийг нь хэрэгт орчих үедээ гэсэнтэй өөрийгөө хамгаалаад найзынх нь өөрийг нь гэсэн сэтгэлийг нь дийлэхгүй байгаа хүүхд байна. Тэр сайхан сэтгэлийг гаргаж чадахгүй найз нь өөрт нь ямар сэтгэл гаргаж ирснийг буцаагаад эцэг ихт нь гаргаж чадахгүй байгаа зориггүй л хүн да. Ган Чимэг Талигачтай хамт явсан найз нь энэ хэргийн гол зангилааг тайлах хүн гэж үзсэн. Үхэлд найзыгаа өмөрснөөс болж амиа алдсан. Тиймээс найзынхаа энэ сайхан сэтгэлийг бодохгүй байгаа найзад нь их харуулсаж байлаа. Бид нар энэ хүүтэй нь бол бараг 10 удаа уулзсан л да уулзах болгонтойгоо
Миний хүүгийн тухай үннийг л хэлээд өгчих. Ганцхан удаа миний ганцхан хүү штэ чи надаа ганцхан удаа үннийг хэлчих гэж гуйдаг л та. Гэхдээ энэ хүүхдээ би ямар нэгэн дарамтнд юм уу эсвэл өөрийгөө хэрэг дурахаас болгоомжлсон байдлаар хэлж өгч чаддгүй болов гэж боддог. Тэр тухай их тодорхой хэлж өгч байна. Оролцогч Ганчимгийн өгсөн мэдээлэлд хүүгийн ээж сэтгэл хангалуун байлаа. Нэвтрүүлгийг дэмжигч Зүгий хаус. Мэдээлэл өгөх дараагийн оролцогч Алтан Гэрэл. Тэрээр зургийг буруу таньсан. Харин мэдээлэл өгөхийн тулд онгод тэнгэрээ оруулахыг хүссэн юм а. 한다가 너무나 한 살아다가 칼로 말하거나 어떤애가 제일 칼로 갔다 벌어져 와가다가 애는 혼어나 나라나가 해막다 오르다가 마라타가다가 우라르게 칼로 와가거나 테로이드가 엔다 갔다가 엔 톰으로 에머로 이거 살는 졸라 엔 달가 할한하 가가더라 도사다다 홀더가 어디 벌써 발라가 샤르하다가 어르한 어더하다가 거의를 마사 아가 대모가 오르나가 아무나 사간 버럭서 말아가 저가다 애먹다 오르다 도다가 애가 산하다 오다 말아가 애가 어거르다 애가 저런데 와서 애고 그 산하다 오다 말아가 내가 갔다 차간 통으로 홀려가 가득가다 말 대런 야마로 줬다가 믿었고 가는가 Мацыг аавна гэж хэлсэн. 가른 대모가 나가 너 통으로 홀려가 가득가다 말아가 Хүү зэрэгээр салгадж ирээд удаагүй байсан бөгөөд намар мотоцикл авна гэж байсан. Хүү мотоцикл нисэж байгаа юм шиг сайхан санагддаг гэж нэг удаа ээжтэй ярьж байжээ. Би одоо ханха өөрөө ч хажууд ирчихсэн байгаа наа гэж хэлээд байна. Анага одоо юмар юмда хөрөгч маягийн ямгуудгаа зүуд байна. Тиймэрхүү зүйлийг ихэд цуглуулах их дуртай. Хүү зураг сэтгүүлийн хайчилбар цуглуулдаг байсан. 내가 와서 타고 하도 와서 호문 착락고 와지니까 저기다 내가 사야나가 작은 점돌 좀 생각해가 Тэр ирсэн дараа бол ер нь Билар тоглож алга бол. билээ тоглож алга болоо. Тэгээд Аав хоёр нэг сайн өвдөрсөн хоёулаа нэг өдөр. тэрнээс хойш нэг эвдрээд тэгээд тэрнээс хойш бол хоёлаа тэр нам зөрж үзээгүй дээ хоёлаа. 그런데 아이고 그 연락이 없다 그러가 아무 올라 호역다가 여기 대모가 에모가 내가 한한고 그가 와서 뭐 하러다고 그가 가샤가 그가 사가도 그다가 내가 이렇게 하고 뭐 내가 하러라도 와 어려운 어렵죠 하나 쓰다 제일 때가 그래서 받아오나 Түүний төгснө хэлсэн хүн сэжиглэж байгаа хүнтэй таарч байгаа. Оролцогч Алтан Гэрлийн өгсөн мэдээлэл талигачийн ээж аавын сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан юм а. Миний цаанаас үнэхээр энэ хүний цаан суугаад ингээд дамжуулаад байгаа юм шиг тэр үг юмыг их сайн дамжуулж гаргаж ирсэн өөрийнх нь юм. Харин дараагийн оролцогч Долгормаа энэхүү хэргийн талаар хэрхэн мэдрэх бол Нэлээд хил амтай хүүхдүүд ойр дотныхоо найз нөхдөдтэй холбоотой аягүй хил амтай болж байна. Тэгээ эмэгтэй хүнтэй бас холбоотой энэ ангийнхан найз нөхөд юм уу хамт ажилладаг байсан хүмүүстэй юм холбоотой 2-3 хүмүүст энэ аваар орчидох юм. Аваар дурж өнгөрсөн юм лөө. Долгормаа зурга буруу заасан бөгөөд энэхүү хэргийг Ослоос болж нас орсон гэж ташаа мэдээсэн юм. Дараагийн оролцогч Сайнхүү зургийг буруу таньж мөн л мэдээллүүдийг ташаа өгсөн. Тэгээд нэг юм газар найз нөхдөг очиж байгаад нэг найр ч юм уу те би бинийхээ анх хуваалцсан ч юм уу тийм найр надамж чоо ингэ те. Тэгээс нэг нь бас чирэл нэг юмс болоод маргаалтал нэг архины жил ч юм уу нэг ямар нэг юм ингээд барыг эхлээд ингээд нуруулан зогсон юм шиг нуруулан зогсон. Тэгээд нуруу хаар талд нэг юм айгуу тийм хүн ирсэн. Сайнхүүгийн өгсөн мэдээлэлүүд энэ үйл явдалтай огт байхгүй зүйлүүдийг хэлж байлаа. Сэлэнг аймгийн Шамар сумд зуурдаар хүүгээ алдсан их зүн бэлэгчдээс тусалцаа хүсэж манай нэвтрүүлэг тандсан юм а. Хүүгээ бусдын гарт үргэлжсэн гэдэгт итгэлтэй байдаг ихэд эдмөрийн баримтууд олон байх боловч хуулийн байгууллагын өмнө хүчин мөхсдөд байгаа. Харин ээжийн шаналсан сэтгэлийг зүн бэлэгтнүүд дайлж өгч чадах болов уу?
Нэвтрүүлгийн багийнхан хэрэг болсон газрын ойролцоо байх хүүгийн гэрт хүрэлцэн ирээд байгаа. Хотоос зүн бэлэгчид ирсэн сургаар ойр хавийн айлын хүмүүс сонирхон ирсэн байна. Одоо хэргийн талаар мэдээлэл өгөхөөр оролцогч оюун чимэг хүрэлцэн ирээд байна. Нэвтрүүлгийг дэмжигч Цүгий хаус. Эхний ээлжин тэрээр хүүгийн зургийг алуурчид болон хамт явсан гэрчийн зургнууд дундаас ялах ёстой. Оюун чимэг хүүгийн зургийг олж чадаагүй тул хэргийн талаар мэдээлэл өгөхдөө онгодоо буулгахаар шийдсэн юм. Хэрэг явдал зураг авч байгаа хүүгийн гэрээс зүүн хойд зүгтулсан. Удхан оюун чимэг өмнөх оролцогчтой адил бусдын гарт амиа алдсан гэж үзсэн бөгөөд зарим нэгэн зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм а. Төмөн нэг ирдэг амт нь байсан юм уу? За тийм. Тэр амттай холбоотой тэрний нэрийг Батболд өнөө тэр баяртай нэг баяраа гэж дурддаг. Тэ. Баяраа гэж дурддаг очир байна уу? Бага. За тэр баяраа гэдэг нь одоо нэг юм порт царайтай. За жоохон өргөн нэг юм нилээх хурц замтай тийм хүн мөн үү? Мөн. Нилээх хүмүүс тэр хүнтэй холбоотой байна. Тэр хүнийг сайн жалаад авах юм бол та нар хар гэрийн дамалтайгаа цаахан залаад авах юм бол олдоод өгнө. Тэр баяраа гэдэг болж ирдэ дахиад нэг хоёр өрөн бачир ба. За. Тэр одоо нэг энэ төмөн юм дээр нь тэр амтан гэж хүн ирсэн үү? Тэр үед хамт явж байсан. Тэр их гээд доошоо их гимш. Нүднийхээ булангаар харсан тийм болчир байгаа зү. Тэ. Эрдэнэ идэг гэж би цог явсан найз нь. Нэг цагаан цавд биш штэ миний хүслээ бордоо. Бордоо. Тийм. Ахар бор биш. Яг бордолтой. Дээр нь тэр баяраа гэдэг хүнтэй тэр эрдэнэ үлэг гэж хүн багаж ингээд энэ дүр ингээ холбоотой. Яг харгэрт өргөцсөн болж чинь яг толгой мэдчихэв. Чи наад бачрал зал би өвөн худлаа хэлэхгүй. Хэргийн гол сэжигтнийг хар гэрт байсан хүүгэн үлдсэн байна гэж оюун чимгийн онгод хэллээ. Энэ талаар зүн бэлэгчид ямар ч мэдээлэлгүй байсан. Тэр байтугай сэжигтний нэрийг ч хэлж байсан нэвтрүүлгийн багийнхын хувьд гайхалтай хэрэг байлаа. Баяр тогтоох гэж саяын хүн баяраа гэж хэлж байсан. Энэ бол хар гэрийн хүн гэдэг нь үнэ. Өмнө нь хоригдож байсан, одоо ч хоригдож байгаа хүн. Дараагийн мэдээлэл өгөх оролцогч Зайрын Хос баяр. Хүүгийн зургийг төвөггүй болж чадсан бөгөөд хэргийн талаар ч зөв мэдээллүүдийг өгч чадсан юм. 3-аас 4 хүний оролцоотой хэрэг болсон. Одоо энэ олон ирчүүд донд бол тэр хамт байсан улсуудын бас зураг байгаа болох. Тэрийг стилдрээд нэг хэрэгт өмнө холбогдчихлээсэн гэж тэгж юу яадах юм. Хэрэгт холбогдоод тэгж өмнө хэрэгт л орж исэн. 3 хүн дотроо тийм өмнө хэрэгт холбогдчихсэн нэг тийм байна. Цог явж исэн найз байдаг. Тэр нь энэ хүү. Одоо энэс би 10-аад удаас уулзж байгаа боловч 10-аад удаа надад тодлоо хэлж байгаа. Энэ яагаад надад тэгвэл хамгийн анх хамааралтай гэдэг нь энэ би танд 4 хүн гэж ярьсан шүү дээ. Тэр нь нэг нь энэ ээж болох юм. Яагаад гэх юм бол энэ хүн энэ хэргийг мэдчихэж танаас та хаацалдаг гэж бол. Аргыг нь олоод эвтэйгэн шиг аргалаад хэлүүлэх юм бол хэлчихэр л хөвт. Өөрөө ч гэсэн багаасаа найдсан учраас энэ хэлүүл хэлчихэр тийм л. Зайрын Хос баяр хэрэгт гол холбоотой хүмүүс болон хамт явсан найзын зургийг ч зөв зааж өгсөн бөгөөд хэргийг гол зангилаа болсон найзаар дамжуулан илрүүлэх боломжтой гэж үзсэн. Дараагийн оролцогч Насан Жаргал өөртөө ихээхэн итгэлтэй хүрдсэн ирж хүүгийн зургийг шууд зөв таньснаар мэдээлэл өгч эхэлсэн. Жоо жанр дөржисоо. Та би ингэж бодож байна. Мама минь хөө. Тэгээд одоо бас жилийн өмнө мэдээлэл өгөр. Мэдээлэл авах би өөрөө яг юу болсон юу тохиолдсон гэдгийг л тайлбар. За энэ хүүхдийн нас нь болохоор одоо 20 настай. Өгтөргөө сүдэл дээр суусан хүүхд. Далига 20 настай байсан. Хүний гай хүрээд одоо хүний гарт 20 насаа алдсан байна. Тэгээ хэрэг нь бол жаахан дарагдчихад байгаа юм байна да. Жаахан илэрхгүй жаахан тийм дарагдмал хэрэг гэж үзнэ. Цаана тийм нөлөөлөл байгаад байгаа.
гадны одоо хоёрын сонирхол албан тушаалын юм. Тий албан тушаалын хамгийн гол тийм гол тийм мэдээлэл байгаад байгаа. Хэргийг илрүүлэхэд албан тушаалтан саадуулж байгаа гэж үзсэн. Ар гэрийн чүүлтээ санал нэг байгаа. Учир нь тэр шөнө хэргийг гол үйлдсэн ялтан зөвшөөрөлгүй гарч явж байсан нь шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын албан тушаалтнуудтай ямар нэгэн байдлаар холбогдох учраас хэргийг дарга сонирхол байна гэж үзэж байгаа. Энэ яаж насурсан бэ гэвэл жаахан тархинда жаахан итүүрэн тавсан. Лам насан жаргал энэ хэрэг зохион байгуулалтад алга биш санамсаргүй явдал байсан гэж үзсэн. Ямарчны 3 хүн үзэгдэж энэ юунтай холбоотой. Насаар бол жоох ахмаг хүмүүс байна. Тэр 3 хүн нь бол амнасыг бүрлэгсэн хүмүүс. Энэ ерөнхийдөө яаж амнасаа алдсан бэ гэвэл энэ одоо дотор илэг ч юм уу задрал ч юм уу одоо тархины юм дотор гимтлэр нас орсон гэж хэлнэ. Тэгэхээр энэ оройн цагаар болсон хэрэг гэж үзсэн. Оролцогч даждоржийн хувьд энэ удаа зурга буруу таньж хэрэг явдал гадны нөлөөтэй гэж үзсэн ч томтой зүйлийг хэлж чадсангүй. Сүүлийн оролцогч Нанчин иш хэргийн талаар мэдээлэх болно. Энэ зургаас бас айдас мэдээлэгдэж байна. Энэ зургийн талаар мэдээллийг танаас авах гэсэн баг тийм үү? Тэрээр нас орсон хүүгийн зургаас хүйтэн энергийг мэдэрч зөв таньж чадлаа. Цаашид ямар мэдээлэлүүд өгөхийг хамтдаа сонирхцгоё. Тэгэхээр би автор нэрлэлцээд хөө. Тэгээд та бол энэ хоёр гараараа амьдрал бүтээсэн үгнийг ажилласан хүн байна. Тэгэхдээ танаас яг энэ хүүхдээс авах гэсэн мэдээлэл бол их цөөхний болж авах юм байна те. Магадгүй энэ таны төрсөн хүүхэд биш байж магадгүй л ах би бодож байна. Та өөрөө юу гэж бодож байна? Буруу юм бол уучлаарай ах. За. Тийм үү. Таньгачин аавыг хойд эцгэн гэдгийг бид зураг авалт дууссаны дараа л мэдсэн юм. Харин үүнийг Нанчин иш мэдэрч зөв хэлсэн нь гайхалтай. Тэгтээ бол их сайн. Аппетаа бол заа. За энэ хүүхд одоогоос жил орчмын өмнө хорвоогоос алсан юм уу да? Тийм ээ. За ёо. Тэгэд ямар ч үгүйсэн өөрийнхөө одоо юу гэдэг өөрөөр л өгч тий? Өөрийнх нь жамаар бол хорвоогоос алж чадсангүй. Ямар нэгэн одоо гэмтрийн шинжтэй хүчин тавтаж хорвоогоос алсан. Тэгэд энэ хүүхдийг цохиж юм уу одоо ямар нэгэн байдлаар тий? Утга насны зүйлээр ч юм уу гэж хороосон. Одоо энэ за бас их цус салдаж нэгсэндээ өөрийнх нь сүнсийг ирсэн байл цус гэдэг чинь сүнсүүд тий. Манай талигаачдын хувцсыг үзгээд ардлын одоо ийм цамцанд битүү цус. Гүрчгэн бит савхан гүрчгэн мөрчм нэвт цус болсон. Маш их дуу чимээтэй газраас хийгдсэн үйл байна л да. Догоон зам тий олны тийм байх магадaltaй газраас хийгдээд цогцыг төмөр зам дээрээс олсон. Тэгээд магадгүй надаа цамцыг авч чадах. Жалга. Тэгээд гүүр тийм газраас та нар согцыг олсон байх. Анхны зодон болсон газар гүүрний доор болсон. Нэг ахтар тийм сонзонгийн сэдэлтэй юм бол алга. Алга. Санаатай алга бол байсангүй. Тодорхой хүмүүсийг танаас сэжилж байгаа юм шиг байна за. 2-1-2-3. Тэр дотор энэ талаар энэ талаар сайн мэдээлэл найз нөхөд байр дотны тийм хүмүүс байх шиг байна заа юу. Тэр хүмүүсээс та нар лавтаа сайн лавлж чадах уу? Асууж чадсан юм уу? Надад асуусан энэ зургийн дотор байна. Миний хувийн зүгээс бол тийм л хариулах байна л да. Би яг энэ хүнийг гээд төлөвчгөр чинь тийм ээ. Та нар энэ хүнийг хардах сэдэх юм гарна шүү дээ. Тийм учраас барин тавин барих гэдэг бацх учраас чи эцэст хүний амнаас гэж байгаа учраас болох гэж бодчихлаа л. Тэрнээс би бол энэ хүнийг гээд төлөвчгөр зураг байжлаа л да. Нанчин иш хэрэгтний зураг эдгээр зургнууд дотор байгааг мэдэрсэн ч шууд заахаас татгалцсан юм а. Furniture 24 каратын алтан бүрмэл нэхэн сонгодог тавилга таны нэр хүндийн баталгаа.
got you open. Heck yeah. Think I can rock it? I like that, Sean. No doubt. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all dance, y'all dance. Crazy, do the mambo like a crazy with a con los terroristas. They do the Harlem Shake. Men's Collection Shop. Европ кısımda итгэмээргүй өнгөрөлийг заргаж байна. Everyday shopping key. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхэн сонголт тавил таны нэр хүндийн баталгаа. Got you open. Heck yeah. Think I can rock it? I like that, Sean. No doubt. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all dance, y'all dance. Цүхий хаус та манайд хүрэлцэн ирснээр Монгол ардын болон олон үндэсний шилдэг уран бүтээлийн ариун баялаг уран сантай сарны чулуу чуулгын шилдэг уран бүтээлүүдээс сонирхож Цүхий лаунж ресторанд тэмдэглэл тул ажиллагаа бүлээн явалтыг хийн мартагдашгүй мөчүүдэд өнгөрүүлээрэй. Мөн та манай Paddy's Irish Pub зочлон дээд зэргийн Европ болон үйлчлүүлэн чөлөө цагаар тухтай орчин цаадан суугыг урьж байна. Танд бид Цүхий катерингийн үйлчилгээг санал болгож байна. Цүхий хаус та бүхнийг урьж байна. Men's Collection Shop. Европ кısımda итгэмээргүй өнгөрөлийг заргаж байна. Everyday shopping key. Цүхий хаус та манайд хүрэлцэн ирснээр Монгол ардын болон олон үндэсний шилдэг уран бүтээлийн ариун баялаг уран сантай сарны чулуу чуулгын шилдэг уран бүтээлүүдээс сонирхож Цүхий лаунж ресторанд тэмдэглэл тул ажиллагаа бүлээн явалтыг хийн мартагдашгүй мөчүүдэд өнгөрүүлээрэй. Мөн та манай Paddy's Irish Pub зочлон дээд зэргийн Европ болон үйлчлүүлэн чөлөө цагаар тухтай орчин цаадан суугыг урьж байна. Танд бид Цүхий катерингийн үйлчилгээг санал болгож байна.
Цүкий хаус та бүхнийг урьж байна. Хүн алсан гэмт хэрэгтэн хийсэн хэргийнхэн төлөө ямар нэгэн ял авахгүй байна гэдэг нь тун харамсалтай. Манай оролцогчдын өгсөн мэдээлэл хэргийг илэрүүлэхэд нотлох баримтуулж чадахгүй. Гэсэн хэдий ч яг одоо манай нэвтрүүлгийн үдс суугаа хууль хүчний байгууллагад ажилладаг шудраг, зөв сэтгэлтэй хүмүүс энэхүү хэргийг илэрүүлэхэд анхаарлаа хандуулна гэдэгт бид итгэлтэй байна. Харин одоо манай нэвтрүүлгийн оролцогчид нэвтрүүлгийн нэгэн хүндэтгэн сорилттой нүүр тулан учрах болно. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлэг манд өргөлжиж байна. 1993 оны 4-р сарын 23-ны өглөө Улаанбаатар хотоос Баян-Улгийн чиглэлд нисэж явсан ачааны Аан 26 онгоц сургаггүй алга болсон мэдээлэл тэр оройны телевизийн мэдээгээр гарч тэр даруй ирлийн баг гарч Монголын ард түмэн онгоцыг бүрэн бүтэн олдоосоо хэмээн залбирч байсан. 5 сарын 6 гэхэд алга болсон онгоцны талаар ямар ч улмөр байхгүй байлаа. Энэ хооронд шухарчин, уулчин, цагдаагийн тусгай отрядын 11 хэсгийн 117 хүн 3 нислэг тэргээр онгоцны хамгийн сүүлд мэдээлэл алдсан газрын ойролцоох Тарвахтайн нуруу, Хангаан нуруу, Архангаан хөх нуурын орчинд гол ирлийг хийсэн бөгөөд Хөвсгөл аймгийн 9 сумын нутагт 581 хүн 10 машин, 49 мотоцикл, 529 морьтон ирэл хийжээ. Нийт ирэлд 3000 гаруй хүн 14 хоногийн ирэлд гарсан юм а. Тэр байтугай тухайн үеийн мэрэгэн түргэн гэгдэх бүхий л хүмүүсээс үзүүлсэн боловч хил давсан байна. Хар гаргийнхан авч явсан. Гадных нь барьцаалаад агуй дотор нуусан байна. Айлын гадаа буусан байна гэх зэрэг учир томгүй мэдээллүүдийг өгч байсан. Харамсалтай тухайн үеийн зүм бэлэгчид гэж нэрлсэн хүмүүсээс онгоцны осын тухай үнэн зөв хэлсэн хүн нэгч байгаагүй юм. Онгоц сургуу болсноос хойш 15 хоног өнгөрч сургуу болсон Аан 26 онгоцны ирлийг зогсоохоор 5 сарын 8-ны өдөш зарлах хүртэл Монгол хүмүүр ирлийн зүг цөхрөлтгүй анхаарал тавьж байсан билээ. Онгоц тусан цэнгэлээс 74 км-ийн зайд орших 3205 м-ийн өндөр мар зуулыг мөргөж сүрсэн байжээ. 8 сартай 4, 6 настай бяцхан үрс ажилд ороод 7 сар болж 19 настай үйлчлэгч бүсгүй амьдралын сайн сайхныг амсаж явсан эдэрхэн ирс нийт 32 хүн энэхүү ослоор амиа алдсан юм а. Энэ удаагийн даалгавартаа энэхүү зулгүй явдлыг манай оролцогчид хэрхэн мэдрэхийг сорж үзэхээр шийдсэн юм. Оролцогчдын ард дэлгэцэнд 1993 оны 5 дугаар сарын 11-ний ардын иргэсэнд гарсан онгоц мар зууланд сүрчээ гэсэн мэдээллийг өгөх болно. Оролцогчид эргэж харлгүйгээр ард байгаа дэлгэцэн дээр ямар мэдээлэл гарахыг хэлэх ёстой. Энэ бол манай нэвтрүүлгийн хүндхэн сорилтуудын нэг нь байх нь гарцаагүй. Нэвтрүүлгийг дэмжигч Цүкий хаус. Мэдээлэл өгөх эрхний оролцогч ганц чимэг мэдээлэл өгнө. Тэрээр мэдээллийг хэрхэн тайлж хэлэх бол энэ зүйлийг эмэгтэй хүн бичсэн байж магадгүй. Мэдээллийг эрэгтэй хүн бичсэн. Нэг хүнд тохиолдсон ерөнхийдөө нэг тийм газрын гэмт хэргийн шинжтэй сэрэмжлүүлэх зүйл бичиг байгаа болов. Ганц чимэг гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл гэж ташаа мэдээлсэн. Ээлжид оролцогч сайн хүү дараах мэдээлэл өгсөн юм. Энэ болохоор нэг юу? Эхлээд харахад тийм сайнхан юмны талаар мэдээлсэн юм шиг мөртлөө. Эхлээд тийм зүгээр энгийн байгалийн юм шиг харагдажсэн. Сүүлдээ ингээд байгалийн ямарваа нэг юм гээд шатж байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрлөө. Ямар ч нэг хар бараан зүйлийг харуулж байгаа.
нийтлэн гамшигаас хамгаалах ерөнхий газрын мэдээлэмж тийм гарчиг юунд байгаа юм шиг. Байгаль дэлхийн ард нь шатаад голд нь нэг байшин шатж байгаа юм шиг тиймэрхүү сүрлэн талаа бичсэн. Тэгээ эхлээд нэг юм шовуу тэр нисээд байгаа юм чи тэгснэл гигэмтэх нэг гал ингээд нөмрөөд авцсан. Тиймэрхүү мэдэрлээ тэ. Сайн хөө гамшиг усал гэдгийг мэдэрч чадсан ч мэдээлэл оновчтой зөв хэлж чадсангүй. Дараагийн оролцогчид ташаа мэдээллүүдийг өгч байлаа. Уул устгаа тийм муу харьцсан тааруу мэдээлэл. Тэгээд энэ байгууламжтай холбоотой юм гэж магадгүй. Хүн дээр бас нэг зураг байж магадгүй. Тэгээд ингэсэн л тийм нэг байгууламж шиг юм харагдав. Улс төртэй холбоотой мэдээлэл юм шиг байна те. Улс төрийн мөн самун сайн юм буруу тал руу мишсэн ч юм. Сүн бол зөв юмыг өгөөсгсөн тухай мэдээлж юм. Энэ гэмт хэрэгтэй холбоотой юм шиг 2-3 жилийн ингээд сан дээр хэвлэгдчихсэн өгүүлэлэг одоо тэр хүний тухай л тийм гарсан тийм гэмт хэрэг юм уу. Нэвтрүүлгийг дэмжигч Zuki House. Харин Зарин хос үеэр энэ мэдээллийг хэрхэн тайлшуулсныг сонирхъя. Надаа бол энэ бичигдсэн зүйл дээр болохоор цас тийм өвөл харагдаж байна. Мар зуулын өрөө тухайн үед салхины хурц секундэд 22 м байсан бөгөөд 60-аас 100 см цассан хунгартай байсан. Тэгээд их өөдөөс их тийм халууд өгöd гал мал төөнцөж юм нэг тийм гал малтай юм орж ирж байна. Тэгээд их чихүүц амир хурж байна. Муухай тийм чихүүц чинь битсэн юм дээрээс. Алгаар нэг тийм өндөр тийм эхлээд ингэж жоо мод байж байгаа дээшгээд мод байхгүй болоод байгаа юм шиг тийм. Зарин хос хоёр онгоцны осол гэж хэлээгүй ч тухайн үйл явдал, нөхцөл байдал уулыг зөвлөсөн хэлсэн юм. Тиймээс түүнээс нэмэлтээр тухайн газрын зурагт заалгах харуулсан юм. Баруун талдаа хангаа талдаа л баг. Хангаа талдаа. Яг энэ хавьяал. Осол Зохон аймгийн нутаг дэвсгэр тусан цэнгэлээс 70 км-ийн зайтай газар болсон. Өмнө нь бас нэлээд хэдэн хүмүүс яасан үзэж харж тэгж юу байсан юм бэл. Одоо энэ хэргийн талаар л үзсэн л баг гэж. Мэдээлэл тайлахаар оролцогч Алтан гэрэл зураг авалтын талбай төрөлцсөн ирлээ. Энэ одоо нэг газар дэлхийтэй холбоотой нэлээд үе одоо 20-30 жилийн өмнөх ч юм уу те 20 гаруй жилийн өмнө. Хэрэг явдал 20 жилийн өмнө болсон. Олон хүний одоо нэг хөдөлмөр хөрсгөхөр ч юм уу олон хүний өвхөл тиймэрхүү одоо нэг хүүтэн цагийг харуулсан тиймэрхүү зүйл харагдаж байна. Уйлдаа майлдаа одоо тийм олон хүний л тийм өвхөл тиймэрхүү юм л мэдрэгдсэн л мэдрэгдээд байна. Зууд мод ч нөгөө цасан шуурга муургач юм тиймэрхүү цас харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ цасан шуурга муурга одоо айгүй хүүттэй үйлрэл үед болсон юм уу? Газар дэлхийтэй холбоотой тиймэрхүү хотод бол биш энэ хөдөө орон нутагт энэ зүү аймаг гэдэг шиг юм уу тиймэрхүү зүйл тэр хавьцаал болсон зүйл байна да. Одоо энэ мэдээллийг одоо бичсэн хүн нь одоо тийм эрэгтэй хүн л харагдаад байна. Тэр бол зөвхөн нэг хүн амтнэл олон одоо хөдөө гадаа явж байгаа ч юм уу машин дэрэгтэй гэж юм уу осолдоод ч юм дээ тэгж одоо хөлдөж өгсөн ч юм уу тиймэрхүү юм мэдрэгч байна да. Алтан гэрэл үйл явдлыг зөвлөрсөн хэлсэн ч байгалийн гамшигтай холбож үзсэн. Хэргийн болсон газрыг ташаа хэлсэн. Оролцогчдын хувьд энэ бол хүн цорил учраас тэдний өгч байгаа мэдээллүүд шууд тоймтой байхгүй нь ойлгомжтой. Энэ уул амтны төмөр гэж л орж ирэх юм холбоотой юм.
мөндөө, уул, төмөр, амьтан гэсэн 3 зүйлтэй холбоотой байна гэж үзсэн. Ингэж хэлсэн нэвтрүүлгийн багийнхныг алмаар ус юм а. Үнэхээр энэ хэрэг явдал уул, төмөртэй холбоотой. Хүнийг амьд амьтан гэдгээр нь үзвэл амьтан гэдэг нь зөв болох нь ойлгомжтой. Харин энэ олсон мэдээлүүдэд зөв тайлж чадах уу? Энэ нэг хүл зовлонтой холбоотой, энэ сүүл мөрлөлтэй холбоотой юм шиг байна. Уул молонд л болсон юм баг шиг байна. Итгэхгүй одоо онгоц монгоц сүрсэн байт юм болов. Сүрлийг мэдэрч чадлаа. Таач хэлж байгаа юу? Үнэхээр түүний зүн бэлэг ингэж хэлж байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй ч ямар ч байсан онгоцны осол гэдгийг манай нэвтрүүлгийн оролцогчдоос ганцаараа мэдэрч чадсан юм а. Баруун хашаал гэж бууж ирээд тах юм. Завхан өсвөл тал руу юм лөө. Оол нь бол одоо нэг энэ дөр дүрслэл зурхаар бол нэг иймэрхүү ч юм уу болох шиг байна. Тэгээ багт хайрхантай л ер нь ойролцоо юм шиг байна. Харин би энд нэг юм төрөн орж ирэл нүд нарагдсан зурс нэг иймэрхүү юм байх болоо гэд яагаад юм л та иймэрхүү хэлбэртэй юм шиг байна. Тэгэхээр бас энэ гүй энэ тэгтээс их ачаачдаг л том хэмжээтэй л онгоцч байх юм. Амтан л авч явсан болов амтан хүн олуулаа явсан. Хүн өгсөн үү? Хүн өгсөн харагдаад ах юм. Өвөл мөвөл болсон мэт. Их сэрүүн санагдаад байна л та. Хүүтэн сэрүүн салхитай тэр нэвтрүүлгийн багийнхан оролцогч мөндөг хангалттай мэдээлэл өгсөн гэж үзсэн. Тиймээс түүнд эргэж харах боломжийг олгосон юм а. Мардсан ясыг мэдэх үү? Мардсан? Мардсан ясыг мэдхгүй. Мэдхгүй. Мардсан ясыг ч Монгол юм болон мэднэ. Би бол өстэй сайн мэдхгүй юм. Уншааг бол өнгөрцөн баг. Сонсоог л өнгөрцөн баг. Тэгэхээр бол Монгол тэгэхээр суулд туугаар хийж бас баг. Тэгээ сайн авахцсан. Тэ энийг уншсан байсан болж бараг тэр явцаас л явчих бас баг. Уншааг болохоор тэгээд Зөөрэ минь ихэм шүгчтэй. Бид өхөн ээлжид хурлаа ихэр дахин цуглаад байна. За энэ 7 үед хэн сайн байв? Шаамар, Марзуул хоёрын тухай байгаа шүү дээ. Харин энэ 7 хоногийн зүүн бэлэгчд маань ерөнхийдөө бол овоо багцаа ер нь нэлээ сайтай боллоо. Төвшин бол бас яг бай энэ олон улс Орос, Америк энтерхийг харахад бол манайх бол доогоор байгаа бол хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ сая бас бадарчгаа ярьлаа да. Манайхан бол ер нь бус орныг бодох юм бол арай жоохон доогоор төвшөнд байна уу гэж хэлж байна. Би бол энэ дээр бол сал нэгдэхгүй. Ялангуяа манай Монголд бол социализмын үед бол ер нь хаагдмал боогдмол байсан. Ингээд их тасарсан байхгүй юу? Монголчуудад энэ уламжлан тасарсан. Тийм. Энэ байдаасаа болж жоохон тийм одоо жоохон сул дорой талд нь одоо бадарчгаа хувьд ажиглагдсан болов. За ингээд энэ талын одоо хамгийн сайн оролцогчийг бол мөндөг гэж одоо бас би бас бодож байгаа. Гэхдээ онгоцоо зурсан ч гэсэн арай өөр онгоц зурсан шүү дээ. Жижигхэн вертолет маягийн онгоц зурчихсан. За хос хоёрыг бол би бас энэ 7 хоногийн бас хамгийн сайн одоо зөмбөлч юм уу гэж бодож байна. За мөндөтэй энэ хоёр өсөлтнөө. Тэгээ би бодож байгаад нэгийг сонгоно. Би бол мөндөг бол одоо жишээлбэл Шаамар дээр бол ер нь тэр гэр бүлч гэсэн өөрөө ер нь санал нэгтэй. Ер нь айтайгаа хэлжлээ. Ер нь бидэртэй санал нэгдлээ гэсэн хэлсэн. За тэгээ Мард дээр бол мөндөө бол одоо бас яг үнцэнтэй хэдий их жоохон тойрсон ч гэсэн яг одоо тэр онгоц гэдгийг бол оруулж ирсэн бүр уулын зурсан. За начиш бол одоо Шаамар дээр бол ясна яг юм болсон гэдэг ингээд одоо ерөөсөө ингэсэн одоо тэгсэн гэдэг ингээд шодрог ярьсан. Бүр дэрж байдаг аав нөхөл таны хүүхд биш байх шүү. Эдгээр бид бас хэлж ийсэн тийм. Аав нь тийм ээ гэж хэлсэн шүү. Гэтэл начишиг ингээд цаашаа сайхан явах болов гэсэн чинь Мард дээр байхгүй болсон. Хамгийн сайн доторлсон нь одоо миний бодлоор бол мөндөө. Тий. Марзыг доторлсон, Шаамарыг доторлсон гэж ойлгож байна. Тэгэхээр би энэ 7 хоногийн шилдэг зүүн бэлэгчээр бол мөндөг санал болгож. Таны хувьд хэнийг санал болгож байна? Миний хувьд бол энэ 7 хоногийн хотоор бол хос хоёр сайн байсан. Хос хоёр бол урд нь бол таархан байсан. Алтан гэрэл сайн байсан. Энэ дотроос нь бол тэгээд хос хоёр урд нь тэгэж алдлаач гэсэн би бол энэ 7 хоногт бол хос хоёрыг сайн гэж
Энэ 7 оны шилдэг хос хоёрыг. Таны хувьд? Тэгээ гэхдээ бас энэ түрүүгээс хэлсэн бас мөндөө хос хоёрын хооронд ширээ өссөн болохлоо. Гэхдээ алтан гэрд бас их актер хэлсэн шүү дээ бас тэр. Шоронгийн одоо тэр хар гэрийн хүн байна гэж ангууд нь буугаад хэлжсэн тийм ээ. Тэгээ хар гэрийн хүн. Хамгийн сайн таны хувьд. Хос хоёрыг гэж. Хос хоёрыг. Хосоо мөндөө. Одоо энэ нь олон би мөндөө гэх гээд байна л да. Би бол бас ягаад мөндөө урдны даалан болгох дээр гайгүй байсан гэдэг нь. Тэгвэл өөрөө марцаас л өөрөөс мэдэхгүй байлаа шүү дээ. Огт мэдэхгүй хоёр ослыг л мэдэж байна. Тэгээ ми 8 2 осолтол хольж утгаад байсан шүү дээ. За шүүгчдээ бидний хувьд хүндхэн асуудал тулгарч байна. Яг бол санал 2-2-оор тэнцчихэд байна. Одоо яах вэ? Хэнийг энэ 7-ны шилдэг болох вэ? Хоёр хүнийг шилдэг болох юм уу? Би бол одоо Бадарцуугаас гооход одоо ийм л үү. Миний бодлоор бол мөндөө бол хүүгийн зургийг бол ерөөсөн тасгаал болсон шүү дээ. Уг нь. Тэгээд миний бодлоор бол одоо үл итгэгч гэж одоо ингэж нэрээс болтож нэг удаа итгэмээр байна. Нэг удаа миний бодлоор бол мөндөгийн 7 хоногийн аврагуулгаад бол ямар гэж таньс хойх гэж байна. Та тэгээд нэг удаа зөвшөөрч шүү дээ. Тийм бол одоо мөндөг бол мөндөө болоод идэг. Одоо манай үл итгэгч хүн маань бас ингэ итгээд ягаад би бас баярлж байна. Би бол итгэгч хүн шүү дээ. Шүүгчээ бас золбогоо хөндлээд сайхан итгэсэнд нь баярлаад өөрхөн шийдрийг өөрчилж мөндөд нөгөө. Мөндөөд нөгөө. За. Энэ мөндөө энэ удаа 7 оногт шүүгчдийн имлийг маш их авлаа. Тэгэхээр дараагийн даалгавартай шүүгчдийн итгэлийг алдахгүй байх хэл. Хүсье ялангуяа за мөндөө шүүгчдээс мөн чихгүй л шүү. За тийм хичээгээр идэ. Шүү. За дүү шүүгчдээ надад энэ 7 оногийн шилдэг оролцогчийн зургийг өгөх хэрэгтэй болох нь. За ингээд олонхын саналаар энэ 7 оногийн шилдэг оролцогчийн болох нь тодорхой болж байгаа шүү байна. Энэ 7 оногт хоёр даалгаврыг хэн таархан гүйцэтгэв? Таны хувьд энэ 7 оногийн таарах оролцогч хэнийг дүүрэн барина? Энэ 7 хоног болон уртлын 7 хоногуудын одоо тулаанд бол үнэхээр хангалтгүй тулаан хийсэн. Долгормоо гэж бүсгүй одоо би уус дараа одоо гэртээ харж сая дараагийн тэмцээнд сайн бэлдээрээ дараагийн одоо тулаанд дахин оролцоосай бэлдэж байгаад. Бэлдэж байгаасаа гэж. Энэ зургийг танд өгье. За долгормог таавал хасхыг санал болгож байна. Таны хувьд? Аав яа гэж байна. Энэ үнийг яагаад энэ 7 таарах оролцож үзв? Одоо тэр зүүн биелгийн би түрүүн хэлсэндээ хэллэгээр биш тийм ээ. Одоо сэтгэмж логикоор болов юм яриад байна. Зөв. Тий. Зүүн биелэгч логикоор өөрөөр энгийн үний юу вэ? Биелгийнхаа хэллэгээр хилэнгээ алдаж ич болно. Тэгэхээр зүгээр жирийн чивд нар ярьж байгаа шиг логикоор оруулж яриад байгаа учраас би. За $5 хасъя гэсэн саналтай юм байна. Игч ичих гэж үзлээ дээ. Одоо зорг руу харж байгаа л яриа дээ, тийм ээ. Тэгээ одоо үнэхээр бас болж өгөхгүй юм шиг байна. Тэгээд энэ зургийг өгчөө. За энэ 7 оног бас шүүгчтэй бараг олонхын саналаар гэртээ арих зэмбэлтний зургийг надад өглөө. Ингэсээр миний гарт хар цагаан дутуу эзэнтэй боллоо. За одоо ингээд би хүндхэн ажиллаа хийндэ зэмбэлтнээс нь. За та бүхэн баярлалаа. Эрхэм үзэгчдээ одоо дүнгээ зэмбэлтэнтэй танилцуулъя. Орой мэнд эрхэм зэмбэлэгчтэй. Бид өхөн зэмбэлгийн тулаанаа эхлүүлээд 5 дахь 7 хоногоо дуусгаж байна. Энэ 7 хоногт гүйцэтгсэн 2 даалгавраар шүүгч дүнгээ гаргаж миний гарт байгаа хар цагаан дутуу эзэн эзэнтэй болсон байна. Одоо харин бид өхөн үүнийг задлах ёстой байгаа. За ингээд уламжлуулсан сайн мэдээг эхэлцгээе. Энэ 7 хоног даалгаврын амжилттай гүйцэтгсэн гэж үзэж шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтээгээр оролцогч Мөндөө таныг энэ 7 оны шилдэг зэмбэлтээр тодруулсан байна. Танд баяр хүргэе. Шилдэг байна гэдэг бол хүнд хариуцлага дараагийн дугаартаа улам сайн амжилттай оролцох ёстой гэсэн үг. Харин энэ удаа бид бүхнийг орхиж явах зэмбэлтийн хэн бэ гэдгийг одоо тодруулъя. Дашимд сануулхад үзэгчтэй сануулхад манай нэвтрүүлэлд орж байгаа оролцогч болгон шилдэг зэмбэлтэн биш гэдгийг сануулъя. Зөвхөн пенал шалгаж үлдсэн 3 зэмбэлтнийг бид өхөн шилдэг гэж хэлэх боломжтой байлаа. Харин одоо биднийг орхиж явах оролцогчийг энэ 7 хоногийн 2 даалгаврыг амжилтгүй таархан гүйцэтгсэн гэж үзэж дараах оролцогчийг зүүн бэлэгтэн биш гэж үзэж нэвтрүүлгээс хасах саналыг гаргасан юм а. Энэ бол оролцогч Долгормоо.
Долдор таны хувьд энэ удаа манай нэвтрүүлгийг орхихоор болсон байна. Шүүгчд энэ саналыг гаргасан байна. За ямар ч гэсэн энэ хамт оролцож байгаа бүгд оролцогчдоо бүгдээрэнд амжилт хүсье. Тэгээд миний хувьд бол өдий зэрэгтэй явсан даа сэтгэл хангалуун байна. Яг уу заавал төрүүлэн барина гэсэн юу бол байгаагүй. Өөрийгөө бас олон хүн дотор ороод ямар хэмжээнд явж байна гэдгээ бас нэг үзэх зорилгоор тэгээд нөгөө даравч талдаа боловч бултаа нэгчээр цаг хугацааны ирэхээр хэн хэмбэ гэдгийг харуулах байхаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн талаар санал онлоо хэлэх юм бол шударгал шүүмээр юм шиг санагдсан. Гэхдээ яах вэ? Бүгдээрэнд амжилт хүсье өөр хэлэх юм болоо да. За мэдээж шал хотооны нэг бол хүндхэн хэцүү та бүхний зүрх сая хүчтэй цохилохыг би маш сайн сонслоо. За ингээд дараагийн даалгавартай бүгд чинь амжилт хүсье. Хасагдах үгүй, хар дугтунд орох уу, цагаан дугтунд орох уу гэдгийг зөвхөн та нарын зөн бүлийг шийднэ гэдгийг сануулъя. Эрхэм үзэгчдээ та бүхэн зөн бүлгийн тулаан нэвтрүүлэг маань хүрлээ. Дараа 7 өдрийн яг энэ цагта иргэн уулзцгаая. Энэ бол зөн бүлгийн тулаан 6. Баяртай үзэгчдээ. Хуваараа болон жижиг дунд бизнес эрхлэгч та